Харсан юм уу ихтэйгээ? За. Энийг нэг ихтэй яваа заа юу? За. Гэж яг юм дэрчи. За. Дэрчи. За. Аха. За. Үсрээд ингээ хараа. Нэг. Хоёр. Үсэрч байгаа? Магартаад. Харагдчихна. Мэлхий байна уу? Байхгүй. Тий чаага пичакин барьдаг байгаа. За сайн байцгаана уу Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр манай White Dream шүдний эмнэлгийн ажилчид бөөнөрөө хойшиг хийх гэж байна. Ажлынхнаараа хоолнд орох гэж байна. Тэр Солонгосын энэ хойшиг гэдэг нь ямар соёл вэ гэхлээр ажлынхнаараа 7 хоногтой ч юм уу сардаа нэг удаа бөөнөрөө хоолнд орж бие биентэйгээ илүү дотн танилцахыг хэлдэг байхгүй. За тэгээ манай White Dream шүдний эмнэлгийн ажилчид ердөөл энэ Мөнхтуул, Цэвэлмаа, Золбоо ингээ бид гурав өнөөдөр майхантай газар очиж махшаарж идэнгээ нэг өдрийг хамт инээд хөөрөөр дүүрэн зугаатаа өнгөрүүлэх болно. Солонгос дээр хэр удаж байгаа лээ? Цэкүү. Одоо 3 жил 4 жил болох гэж байгаа. Солонгосоос таалагдж байна уу? Таалагдчих байгаа. Юу таалагдж байна? Амьдрахад тухтай. Аа за. Тийм. Тэгээд ер нь бүх юм л таалагдчих байгаа. Хоол, соёл. Тэгээ жоохон тэгээд нөгөө нэг цаг агаар нь бас 100 гэхдээ жоохон халуун хэцүүж гисэн. Ер нь бол айгу тухтай. Цаг агаар нь таалагддаг амьдрахад тухтай. За бид гурав кофе шопт ороод ирлээ. Туул юу захиалсан? Улаан чавгны цай. За. Цэкүү юу захиалсан блэ? Ванила латте. Ванила латте. Би карамел маккиато. Бид нар амар солонгосоор дуудаж байгаа хэ. За бидэд кофе шопоос гарч ирээд энэ майхантай газар хүрээд ирлээ. Энэ майхантай газар гэсэн ийм газар байна. Тэгээ чи ингээ гал төлцсөн байна. Хар халуунд гал төлцсөн. Гайгүй хоёр. Гайгүй нүү гэж байна уу? Төлөө. Ямар ичимхий залуу вэ гэж бодсон шүү дээ. Намаагүй. Тий. Ичимхий залуу вэ? Тий. Намайг нөө хүмүүс YouTube дээр ингээл амар яриа хөөрөө нэг юм хөвгчлөө залуу гэж боддог юм шиг байна. Гэхдээ яг танилцчихвал хөвгчлээ. Тий, хөвгчлээ. Дүнгийн анх ингээ харахаар дуулаа ярьдаг. Хэд удаа уудсан гээд. За бид гурийн захиалсан барбекю гараад ирсэн шүү. Ингээ цаанаасаа бэлэн шараад идэхэд бэлэн болгоод гаргаад ирд юм байна. За сайхан олцоогоорой. баярлаа. Гомтон. Машта. Гомтон нэ. За архил байхгүй байгаа тос яг Солонгосын хойшиг нэг юм их хөл болдог тийм. Одоо юу архиулсан бол архиа угаад хоолоо идчихээд жоохон халаад. Арай өрнж авахгүй одоо. Тэгээд дараа нь караоке марок ороод. Одоо айлсгүй бол ингээд яг бөөнөрөө ингээд суулгачаад ажлынхаа газар хүмүүс муулаа сууж байгаа. Гадаа хоол идэх нэг амттай идэх тийм. Гадаа идэх гойм бүр янз юм байна. A few moments later. Өөрөнд хайж байгаа шүү. Үгүй захиалал идээл ах юм байна. Гэтэ үлсгүй байна. 5 minutes later. Би хэрэг нөхөргүй байсан бол золбоотой суух байсан. Окей. Энийг нь оруулна. Яагаад тийм бодсон? Өрөвдөд. Hello from the other side. Окей, яагаад тэгж юм гэхээр би золбоод сайн таалагддаг гэдгээрээ биш байхгүй юу? Зүгээр ир нөхөр болох юм бол сайн нөхөр болно гэж. Сайн нөхөр болох байхгүй юу? Айгу одоо юу гэдэг амар сэтгэлээрээ тэгээ айгу халамжтай заяа. Юу ингээ хараад байхад. Би чамаа нэг амар халамжтай боломжтой. Үгүй намайг тэгж байгаадаа биш чамайг ингээ хүмүүс харагдаж байгаа. Тийм одоо хүмүүст гаргаж байгаа чинь чамд ч гэсэн мэдрэгдэж байгаа зү тэ нэг юм өчөх жижиг юм дээр. Чамс мэдрэгсэн юм. Оо за. Үзэгчдээ сонсож байгаа юм тийм. За тэгэхээр үзэгчдээ энэ бол зүгээр нэг Солонгосын хойшиг нэг иймэрхүү марк юм болдог шүү. Яг ингээд нэг захирлан ч юм уу. Тийм дарга нь ингээд суучаад ингээд ажилчдаараа ингээд магтуулаа суугаад тэрэндээ айгуу дуртай. Үгүй гэсэн мөртлөө дотор нь амар гоё. Би тэгдэггүй гэлээ. Тэгэл нөгөөдөл нь хөөргөж байгаа бол бүр дахиад архи ахуулаад тэгж байгаа л заасаа зүг ийчаа би төлөе гэдэг. Тэр нь өмнө голоосоо өнгөрөөд байгаа юм биш. Зүгээр л эдрийн мөнөө нахгүй соёлын тим. Өөрийг нь одоо үний ярьж юм. Үний ярьж одоо хошороо жинкнээсээ хошороод байгаа юм бол бас биш. Одоо нэг юм аим хөнгөн маацтай хүмүүс идэх байхгүй Солонгосод ч. Айгу маазар чаддаг те. Оо яг үнэ. Тэгээ ингээ тоглоом даадгүй хүн ерөөсөө байдгүй. Айгу юм би биендээ тоглоомоор юм бас юм эвгүй өгнүүд бас хэлж мэлдэг штэ. Одоо шууд. Гэхдээ амар тоглоом даадаг. За одоо цаг жоохон орой болсон байна. Бид барбекюга идчихэд одоо жоохон буу халаад
суух гэж байна. Юуны талаар ярих гэж байгаа юм бэ гэхээр аимшигын болсон явдал ярих гэж байна. Оюутан байхдаа би 27 тоо илүү 28 таа байсан байхгүй юу? Солонгост өвөл ирж ажиллачаад 2-3 сараас хичээл ордон штэ. Тэгээ буцаад Монголд очиод сургуультаа ороод энэ амралтынхаа өдрөөр Монголд идэг нэг найзтайгаа шоудаад тэгээ архиусан байхгүй юу? Тэгээд архиугаад бүр нилээн уугаад тэгээ маргааш нь дахиад архиугаад өргөжлүүлээ. Өргөжлүүлээ болсон заа. Тэгээ маргааш дахиад өргөжлүүлээд уугаад 3 өдөр дараалал очиж байгаа байхгүй юу? Хүн чинь нэг ууж агаад ирүүл болоод тэгээд нэг ууж боллоо шүү дээ. Тэгэхгүй би ингээд согтуу чигээр ингээд 3 өдөр ингээд согтуу чигээр уучиж байгаа байхгүй юу? Тэгээ яасан бэ гэхээр 3 дахь хоног дээр нь заа яг энэ чигээрээ байх юм бол баруун өгч магадгүй юм байна гэдэг бүр амар болоод би ингээд салгалж малгалаад тэгээ манай найз сохор яваад өгч байгаа шүү дээ. Тэгээ гэртээ хөвтчихсэн. Би амар ядарсан байгаа заяа. Бүр ингээд 3 хоног тэр чинь нойргүй архиуцсан гэдэг чинь би энэ бүр нилээн ядарсан байгаа шүү дээ. Амар ядарсан байгаагаа мэдж байгаа мөртлөө унтах гэхээр чадахгүй байхгүй. Бүр нэг юм сонин болоод нэг ингээд би яг унтах юм бол яг нэг эвгүй юм болох гээд даа гэдэг нэг сонин мэдрэмж төрөөд айц төрөөд байхгүй. Ингээд унтах гал ингээд аа би ингээд ядарсан 3 хоног нойргүй байгаа юм чинь ингээд нэг сэрэл ингээд цочоос сэрэл ингээд байхгүй. Тэг ингээд заа би энэ яг эвгүүтэх гэдэг нь яах вэ гэж ингээд бодчихоод баг ингээд даруулаад эхэлж байгаа байхгүй. Ингээд сүнсэнд даруулаад ингээд янз бүрийн сүнс бодогдоод хаалга малгаар юм орж гарч байгаа юм шиг санагдаад хий хоосон юм санагдаад бүр амар эвгүй заяа. Тэг би ингээд өрөөндөө орон дээр ингээд яг хөвтэйл ингээл амар эвгүй болоод тэгээ сүултээ бүр яг ингээд би зүүдлээд байгаа мó энэ яг бодитоор болоод байгаа мó ялгаас алхахаа болсон заяа. Ингээл хүн ойгоор урд гөөжөөл чихэн дээр иж инээж мэнэ гэж заяа. Тэгээ ингээд би бүр ингээд яа ямар хэцүү юм бэ гэд тэгээ ингээд хөдөлж чадхаа болчихсон шүү дээ. Тэгээ хөдөлж чадахгүй заяа. Тэгээ нөгөөтгөн бүр ингээд намаа шоолоо инээгээд байгаа байхгүй хажууд бүр амар балер инээгээд цаас олбос сэрэгчтэй байл яг сэрч чадахгүй тэгэл арай нэг муу гээл хүчлээ сэрнэ штэ. Тэгэл за одоо ч унтчихгүй шүү гэл босох гэхээр босчихдаггүй. Тэгээ дахиад унтах гэхээр яг хар дараа дахиад даруул гэдэг мэдээд байгаа. Тэгээ яг байж байгаа дахиад унтчих жоохгүй юу. Одоо хагас унтчих гэх юм уу тэрийг одоо хагас тэгээ юу гэх юм. Хагас унтчих унтаад байгаа мөртлөө тархич унтах. Тий тархих унтахгүй байсан таахгүй. Тэгэл дахиад инээж мэ. Тэгээ бүр за энэ бол яг зүүд биш вэ гэд яг ингээд харсан чинь миний яг ингээд хөл дээр нэг ингээд эрэхтэй ингээд хүн шалдан хүн гэж суудсан заяа. Ингээд надуугаар ингээд инээгээд шалдан хүн шалдан заяа. Царайг харсан юм. Харсан би бүр аюу тодорсон. Тэгснэ ингээд энэ минийг маа хаа гэ инээгээд заяа. Тэгээ би ингээд хөлөөрөө тийчээд ингээд холдуулахсан чадахгүй. Хөдөлгөө ингээд хөдөлж чадахгүй ингээд ёо ямар ч юм уу зайлаа төвөөч ингээд бүр хөдөлж чадахгүй. Тэгээ нөөч ингээд инээгээд заяа. Тэгээ би ингээд цаа нэг ста хурдан явуулах болохгүй л нүдэ анаа. За би дахиж харахгүй шүү гэлээ. Тэгээ ингээд харж байгаа тэгэл дээшээ харсан чи яг дээр ирсэн байгаа чи. Дээр ирсэн хээ гэ инээгээд надад намайг шоолж молоо заяа. Тэгээ би бүр ингээд айгаад ёо ямар хэцүү юм бэ гэж. Тэгээ дахиад ингээл за би харахгүй шүү гээл за энэ би худлаа байна энэ би зүүдэлж байгаа энэ бол жинхэнэ биш гээл өөр байн дотроос хэлээ. Тэгж жаал дахиад ингээд дэше балкон руу гарсан чи балкон дээр гарсан нөгөө чинь заяа. Над руу гарсан ингээд хан дээр тогтцсон ингээ энийг. Йоо бүр амар зов. Тэгээ бүр ингээд бүр яаж хийж байгаа л би энэ шөнийг өнгөрөх хэрэгтэй гэд. За ямар ч энэ шөнийг өнгөрүүлэндээ гэж бодоод тэр шөнө өнгөрч байгаа байхгүй. Би босч чадахгүй. Үүр цайж байгаа шүү. Үүр цайгаад шүнжэнгөө даруулж байгаа хгүй нэгсэн доо. Шүнжэнгөө даруулаад арай нэг муу үүр цайгаа. За одоо ямар ч нэг босгоод оролдоод үзээд байгаа босгосон чадахгүй. Тэгээ уцаа авахсан чадахгүй. Ерөөсө хүн чинь тэгж явж байгаа зүрхээр явдаг гэж хэлсэн шүү дээ. Архуужаад. Яагаад ч юм бүүмд нөө яг манай доотлын давхар маа яг нөө багын найз амьдэрдэг гэсэн байхгүй. Тэгээ тэр найзын руугаа ямар ч сан очих хэвээр юм байна гэд. Тэр найз намайг аврах гэдэг. Би орноосоо ингээд хажууд шиг ингээд юу гэж ихгүүлдэж унж байгаа байхгүй нөө албаар хүчээр нөө босчихдохгүй ингээд тий сэлхээ ингээд хүчлээрээ орноосоо ингээд пат гэж унж байгаа байхгүй. Тэгээ арай гайгүй болоо заяа. Тэгээ мөлхөө хаалгаа онгоолгоод шатаар явж байгаа шүү дээ. Тэгээ найзын руугаа ингээд яг ингээд маад яг доотлын тохирохгүй. Тэгээ доошын доотлын тохироо руугаа ороод маа тулгаагийн найз үү. Тэгээ найзын доош шаалын тохшоо. Тэгсэн чинь аваа Аз бол гэртээ байж таарад. Тэгээ намайг хүү яатсан байж шиг ингээд намайг гэрт оруулж агаад над тусал залгаж өгөөд. Арай гайгүй болоод ёо гэтгсэн чинь би амар айцсан. Тэгээ тулгаагаас чи бити яваад хүү маань та жоохон байж хамт байж л та гэд. Тэгээ тулгаад тэр чинь нэг хүүхдүүдтэй гэр оронд ажилтаа хүн шүү дээ. Би болохоор бити яваас ингээд миний ажил байгаалгаас гэж бодоод байгаа хгүй. Тэгээ тэгсэн мөртлөө бас тэр хүн явах ёстой доо гэдгийг мэдээд байгаа мөртлөө. Тэгээд яалаа за найз нь одоо зүгээр сайхан унтаа амраад авчих гэдэг гэр луг авчихсан байхгүй. Бараг 2 цаг 3 цаг надтай хамт байсан байна. Тэгээд тусал залгуулад нэг арай гайгүй боллоо. Би маргааш нь сэргээд дахиад уцаар ярьж байгаад нэг юу дуудгаар дууддаг сөүлэгч гэж байт юм блэ Монгол. Тэгээд тэр хүнийг бас дуудаж байгаа төрөний юм чи сөүлэгч байт юм блэ. Тэгээд нэг дуудгаар бас нэг сөүлэгч шиг дуудаад маргааш нь дахиад тусал залгуулаад тэгээд тэр их ирээд нэг миний судсан тусал хийж байгаа штэ. Тэгээд чиний цус чинь бүр амар өтгөрцөн байна гэдэг. Тэр чинь 3 хоног дараалал амар архиуч. Тэгээд 3 хоног дараалал архиухтаа ядж хахад бүр амар олон төрлийн архиолоо ууцсан. Нөө амьдралын зааг дээр очиж ирсэн юм шүү. Тийм. Тэр шкаун дотор одоо хадгалсан зөндөө архинууд байдаг гэсэн байхгүй юу?
вино, вайн, цагаан арх гэнэ. Цагаан арх. Тэгээ 9 шидийн арх хадгалсан байсан. Тэр бүгдийг гаргаа уучж байгаа юм чинь. Тэр шиг нэг хөнгө алдчихсан. Тэр ерөөсөө миний санаанаас гардаг. Тэгээд та сүнс гэж бодож байна уу? Зүгээр тэр сэтгэл санаа л да. Ер нь бол тэрийг яг го тэрийг хүн болгон өөрийнхөө өнцгөөс тайлбарлах. Одоо туулын хувьд сая юу гэлээ? Тэрийг юу гэж харж байна чи? Сүнсэнд даруулах гэдэг тэр чинь жинкнээсээ сүнс хурж ирээд намайг дараад байгаа юм биш. Нөгөө нэг биеийн унтцсан мөртлөө тархин унтахгүй байхаар нэг тиймэрхүү мэдрэмж авдаг гэдэг юм байлээ. Нөгөө шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж агаад нь ч тийм байж болох юм гэж боддог мөртлөө яг даруулж явах үедээ бол ингээд нэг юм хүүтэн нэг зөвүүн шар ус босгосон нэг тийм мэдрэмжийг аваад идэв маа нэг юм гэдэг юм үлээгээд байгаа юм шиг тий. Яг юм нуруулуу нэг юм хүүт таасан мэдрэмж аваад идэв сүнсэнд даруулж явах үедээ. Цэкүүгээ чи юу гэж сүнс байдаг гэж бодож байна. Одоо жишээл миний тэр харсан үзэгдлийг чи юу гэж бодож Би байна? бол сүнс гэж бодож байна. Сүнс байдагт бол итгэдэг. 100% гэх юм чаашаа. Ер нь бол сүнс байдаг гэдэгт итгэдэг. Сая залбайхан ярьж байгааг сонсоод бол миний бодлоор сүнс ах. Та гэхдээ гэртээ эзтэй тий. Тийм гэхдээ Монгол гэртээ. Тэр өдрөөс хойш ч юм уу тэрнээс өмнө ямар нэг юм тань өдрөгдөж Би бол даралдаг байсан. Би яг ямар үе даралдаг вэ гэхэлэр архиугаа шартаад хөвтөж байхдаа даралдаг. Би энийг өөрийнхөө өнцгөөс тайлбарлалаа. Би бол тэрийг сүнс гэж бодож байгаа. Яагаад вэ гэхэлэр зүгээр миний итгэл үнэмшилтээр миний итгэдэг зүйл юу вэ гэхэлэр хүн сүнс сэтгэл бие мах бодож бүрэлддэг гэж би итгэдэг байхгүй юу. Тэгэхээр муу ерийн сүнс, муу сүнс гэж байдаг энэ дэлхийн ертөнцид. Тэ? Тэгээд тэр ерийн сүнс нь яг ямар үед хүмүүсийн өмнө гарч ирж чаддаг вэ гэхэлэр хүний сүнслэг нэг энерги гэж байгаад байгаа шүү дээ. Тэр хүний сүнслэг энерги гэдэг зүйл нь буруу юм хийгээд ч юм уу тэр архиугаад мансуураад одоо нэг хүний сүнс гэдэг хүнийг дандаа нэг зөв зүйл рүү чиглүүлж яадаг. Зөв зүйлийг олоход тусалж яадаг сүнс. Энэ бие мах бод тэр муу сүнс нь болохоор дандаа хүмүүсийг муу зүйл рүү уруу татж яадаг. Голоос нь энэ сэтгэл гэдэг зүйл нь сонголтоо хийдэг. Би сүнсээ сонсох уу эсвэл энэ бие мах бодийнхоо тэр хүсэл тачаал муу муухай тэр муу ерийн сүнсний хэлж байгааг дагах уу гэд. Тэгэхээр хүн архиугаад ирэхээр яадаг вэ гэхэлэр сүнсээ сонсч чадахгүй болчихж байгаа байхгүй юу. Нэгсэндээ нэг энерги одоо нэг шинжлэх ухаанаар ярих юм бол энерги алдчихжин гэсэн. Архиугаа тэр чи ядраад нэгсэндээ тархин ажиллахаа болоод юу хийж байгаагаа мэдхээ болоод ёстой л нэг бие мах бод энэ тэр муу ерийн сүнсний хийж байгаа хэлж байгаа бүхнийг хийхэд бэлэн нөхцөл байдалд орчиж байгаа байхгүй юу. Эрүүл байхдаа хүн чинь нэг сүнсний хүч тэр өөрийг зөв зүйл рүү өгтлөөд байгаа тэр сүнс нь тэр хүнийг хамгаалаад шүү дээ. Гэхдээ яг архиух юм уу, мансууруулах бодис хэрэглэх юм уу, ямарваа нэг муухай зүйл хийсэн тохиолдолд тэр муу ерийн сүнс нь дандаа хүмүүсийг тэр муу зүйл рүү хөтлж дагуулж авч байгаа тэр хүнийг үгүй хийх зорилготой байдаг. Би Монгол тахтаа нэг эмнэлэгт хөвцөхгүй нэг 7 хоног. Тэгээ Монголд эмнэлэгт 7 хоног хөвтөж байхдаа эмчилгээ хийлгээ эхний өдөр орой бүр эмчилгээ авахар чи амар ядраад нойр хүрээд унтдээ штэ. Эмнэлэг шүү амар тий. Эмнэлэг тийм. Эмчилгээ авахар би чинь тархины тусал хийлгэсэн юм а. Ядаргааны тусал эднэр хийлгэсэн байлгүй да. Тэгээ эмчилгээ авсан эхний өдөр бүр амар ядраад нойр хүрээд орой унтчих байхгүй юу? 7 малаагүй тахаа да би тэгээ унтаад гисэн. Тэгээ унтаал ээжсэн чинь бүр яг бодит юм шиг. Манай өрөөнд ингээл ядж яах өрөөний гэрэл унтраастай унтчихсэн чинь лүүднээс нэг өндөр хар ихтэн орж ирэл амар айхалж орж ирэл миний яг хөлний тэнд ингээд суугаад тэгэл над руу амар ингээл хараал тэг би одоо хэм бол аав ороод ирсэн юм бах та орж ирсэн бол яг намайг сэрэхгүй байгаа юм бол гэл бодоол тэгсэр нөө мэдрээд хараад идэв штэ. Тэгэл тэр хүн амар айхлал суудсан. Тэгээ намайг ерөөсөд дуудахгүй. Тэгэл миний хөлн дээр сууж агаад тэгээ сүултээ би аав биш юм шүү нэхин бол доо гэж бодоод тэгээд сууж яснаа гараа авцсан. Тэгээ би удаачгүй ингээс сэрээд тэгээд сууж ахт нь босч хөдөлж чадахгүй юм. Хөдөлж босч чадахгүй. Даруулсан юм шүү дээ. Даруулсан гэхэд бол мөн үү? Чиний бие чи унтаа тарих чи унтаа ба. Тэгээ эрүүл хүн бол тэрийг хүүе гэж босоо харна шүү. Тийм тэгээд би явсныхан дараа нэг хэсэг байж байгаа сэрээд хажуудаа хөвтчихсэн хичээс асуусан байхгүй. Сая манай өрөөнд хүн орж ирсэн үү? Ихтэн хүн орж ирсэн үү? Манай аав орж ирчээд намайг сэрэхгүйгээ явцсан болов уу? Сая хүн орж ирсэн гэсэн чинь үгүй шүү дээ миний дээр хүн орж ирээгүй гэд. Тэгээ би тэнд 7 хоног хөвтчээд гарахтаа ороо янзлаад тэр авирах юм уу янзлаа ижсэн чинь орны дор нэг бичиг унчиж. Тэгэхээр нэг цаас ахаар бичиг цаас ахаар нөгөөдгийг нь аваад уншаад дэлгээ харсан чинь талигаач тэр гэ бах нэрнүүд бичсэн. Тийм цаастай бичиг олоод тэгээ би бодохдоо тэнд одоо гэр бүлийнхэн ч юм уу хүн өнгөрсөн ч юм уу тийм хүн хөвтчихсэн юм болов уу гэж ойлгосон.
Солонгосын нэг одын найз нь байдаг юм байна л да. Тэр бүр нөө багаасаа нөө сүнс чөтгөр айгүй хардаг. Тэгээ өөрт нь айгүй хэцүү байдаг тэр нь. Чамд нэг өөр юм байгаад на чи тэрийг одоо нэг шинэ нэрийн падаа гэж солонгосоор ярьж байгаа хгүй. Тэр нэг тэр юмаа хүлээж аваа тэггүй бол чи ингээд тэгээ яг үнэ. Тэгээ онгодоо аваа тэггүй бол чи ингээд сүнс хараад ингээ өөрөө зовоо айгаал яваад наа гэж тэгж ярьдаг байсан юм байна л та. Тэгээд тэр найз нь үе үе тийм сүнс энэ төр. Тэгээд тэр нэг өдөр ингээ найзуудаараа яг иймэрхүү газар уулзалтаал ингээл яриад буугаалаа сууцгааж ирсэн юм байна л та. Тэгэл нөгөө найз нэгээ сууж исэн чинь гаднаас нэг хоёр нөө эмхтэй сүнс ороод ирсэн юм байна л та. Тэгээд тэр болохоор тэрийг харж байгаа ш. Найзууд нь болохоор мэдэхгүй байгаа ш. Нөгөө хээр газар болохоор. Тэгэл хоорондоо ярилцаал явж исэн чинь тэр нэг ёны тэр од найз нь болохоор найзыгаа сүнс хартыг мэдчихэж байгаа ш. Тэгчээд найзынхаа царайг амар гинт ингээ бүр цав цагаан болоод ингээ айцсныг нь мэдээд энэ сүнс харт чинь яг нэг юм болчих шиг боллоо доо гэд. Тэгээ ингээ найзыг анзаараа суугаадсан юм л та. Тэгсэн найз ингээ чив чимиг болчвол ингээ тэр хоёр сүнсийг тэр нэг эрт тэргүүр юм хийгээл яваад байгаа байхгүй. Тэгээ найз нь ингээ чимээгөө суугаадсан нэг ёны найз нь нөгөө яа чи зүгээр өө гэж асуусан чинь нахын чаа. Тэгэд байж байгаа нөгөө хоёр сүнс чинь хүмүүс тоохгүй болохоор ингээ явах гал тэгж байгаа юм байл та. Тэгээ яг гараал явах гал тэгжсэн нэг сүнс нь нөгөө сүнсэндээ ой бэж нөгөө чинь ингээл айгаал яана гэж тэгсэн чинь нөгөө нэг сүнс нь асуусан гинэ яасан гэж тэгсэн чинь эдрийн нэг нь бит хоёрыг хараад наа гэд бит хоёр нэг нь хараад наа айл гэж тэгсэн чинь нөгөө чинь бэж нааша хүрээд ирэх нөгөө шиг ярьж байгаа нөгөө нэг найз нь тэр бүгдийг сонсож байгаа шүү дээ тэгээ юу ч болоогүй юм шиг ингээл бүр ингээд сандраал ингээл твдэл яана над тэр хүрээд ирсэн чинь яг ингээ урд нь ингээд нөгөө нэг нь ирээ заяа тэгээ ингээ урд нь ирээл ингээл хараалсан гинэ ингээд нүднийх нь урд тэгээ найз нь ингээл бүр аягаа сандраал ингээд хараагүй юм шиг дүрсгээл ингээд байна шүү дээ байжсэн чинь нөгөө найз нь намайг хараа штэ. Намайг хараа штэ. Яа тэг шараа чи. Яа Ууслаа. Цацгүй айлгч л ирсэн битэр ингэ цочоо. Тэнгис цочоод байхгүй юу? Яа. Чи намайг хараа штэ. Гэтэ энийг нэг би сая ярьж байхдаа бодсон байхгүй юу? Энэ хоёрын нэгийг цочих уу, хоёулангийн яачих уу гэж бодож байгаад яасан бэ бисээ. Намайг хараа штэ гэсэн үү? Мэдгүй анзаарсан. За бичлэгээр үзье заяа. Ваа, та яштай гэрэлд гоё харагдчих шин. За, манай хоёр айл хүтчихсэн. За, селфид би энэ селфид идэх. Гэрэл орох юм дгүй шүү. Та ихтэй энд аим шар харагдаад байгаа юм. Охтууд яга уруулаа тэгж жомбилготэй. Мэдгүй цаанаасаа би жомболгод шүү. Ажлынхны маань уулзалт дуслаа. Тэгээд өнөөдөр цагийг үнэхээр гоё, зугаатай, хөгжилтэй өнгөрүүллээ. За тэгээд өнөөдөр бид гурийн нэг өдөртөө хамт байсан үзэгчдээ маш их баярлалаа. Өөр хэлж ярих юм байхгүй? Баггүй. Зөндөөл ярьлаа. Зөндөөл. Амаа чилтэл ярьлаа тэгээд Ярьлаа. нэмэгтэй хүмүүс чи ядардаг юм. Би одоо л очиод бараг шууд нам унтах. Өнөөдөр бүр хангалттай ярьлаа. За тэгээд өнөөдрийн хэсэгтээ хамт байсан үзэгчдээ та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Залбаа ТV-д дараагийн хэсгээр уулзтлаа. Түр. Bye.